сайханд өдрийн мэндэргий. За ерөнхий сайд маань өмнөх жилүүдийн төсвийг олсны хэрээр үрсэн их өрөлгөн төсөв байсан гэж ингэж дүгнэж байна. Тэгэхээр энэ 2027 оны хөгжлийн хүрээний мэдээлэл маань энэ өрөлгөн бус болж чадсан уу? За энэ алдаануудыг одоо хэрхэн зассан бэ? Бас тодорхой жишээ хэлнэ үү гэж хүсэж байна. За мөн Монгол улсын хөгжлийн одоо 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг бид нар сайхан баталсан хагас жилийн өмнө 26-аас 30 оны. За бид салбартаа KPI буюу шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан. Би бол боловсролын салбараа гаргаж ирсэн. За энд бол ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэд байх вэ? Инфляц хэд байх вэ? Үнийн өсөлт хэд байх вэ гэдэг одоо энд нэг 9 том маань байж байгаа. Тэгээ энэ тоон дээр ингээд тэрнтэйгээ харьцуулаад харахад бол ингээд зөрөөтэй дандаа багассан, буурсан ийм үзүүлэлтүүд байна. Ингүүл бид нар одоо 5 жилийн төлөвлөгөө гаргаад авах хэрэг байгаа юу? Энэ 5 жилийн төлөвлөгөөтэйгөө уялдуулах энэ зорилт одоо барьж энийг хийх болохгүй юу гэдэг талаас асууя. За дараагийн бас нэг асуулт бол энэ төсвийн хүрээний төслөөс ингээ харахад үнэхээр өмнөх жилүүдээс бол ийм чанга нэлээ хатуу энэ төсөв болох нэ гэдэг нь бол ингэж харагдаж байгаа. Тэгээд салбар бүрт хөрөнгө оруулалт одоо багасах юм байна гэж ингэж ойлгож байна. Гэхдээ бид одоо хүнээ хөгжүүлж байж л Монгол улс хөгжинэ. Тийм учраас боловсрол, эрүүл мэнд, за хүмүүсийн орон сууцны асуудалд бид нар энэ хөрөнгө оруулалтыг энэ одоо багасгах уу? Ер нь энэ бас мэдээж 27 оны төлөвлөгөөг бол харж байгаа. Энийг дараагийн асуултан дээр асууд. Энэ багасгах уу, багасахгүй байх тал дээр ямар бодлого орж байгаа вэ гэдгийг бас асууя. За дараагийн нэг асуулт бол сая баясгалан гишүүн бас асуучлаа. Тэгээ аудитын дүгнэлтүүдийг одоо хэрхэн тусгаж байгаа вэ? Энд ингээ гарч ирж байгаа энэ зөрчлүүд, маш их хэмжээний энэ зөрчлүүдийг бид нэр одоо хэрхэн орлого болгож бусааж авах. За орлого болгож авахаас илүү энд бол хулгай явагдаад байдаг. Тэр хулгай нь бол энэ аудитын төслөө дүгнэлтүүдээр ингээ гараад ирсэн байж байдаг. Тэгэхээр энэ зөрчил байсаар байтал тэр нь тэгээ дараа жилүүдэд тийм зүйл нь ингээд үргэлжлээд яваад байдаг төсөл хөтөлбөрүүд нь. Зөрчил гардаг, зөрчлөө арилгаагүй байж дараагийнхаргаа ингээ ороод яваад байгаа зүйлүүдийн өмнөх төслүүдийг харж байхад ингээд давтагтаад байд юм байна. Тэгэхээр энэ дээр одоо бид нар чинь хяналт шалгалтаа хэрхэн хийх юм? Төсөв гэдэг бол орлогоо хэр олж чадах вэ? Хэр нэмэгдүүлэх вэ? Зарлага хэр одоо багасгах уу гэдгээс л бидний одоо төсөв маань үр дүнтэй ашигтай байх ёстой. Тэгэхээр энэ тал дээр бас асуулт асууя. Бас нэмэлт. За орлого нэмэгдүүлэх тал дээр бас л саяны асуулттай холбоотой төрийн эмчийн компаниудаас бүр тодорхой орох орлогыг хэдэн хувиар нэмэгдүүлж одоо тооцсон бэ энэ төсөв гэдэг ийм асуултуудыг асууя. За Жадамбагийн инхвэр сайд хариулъя. За энэ төсвийн хөрөө үндсэндээ макро эднес хийсэн гол тоог баталж байгаа. За энэ 5 жилийн үндсэн чиглэлд байгаа. Тэгээ энэ тоонууд үндсэн чиглэлээс төсвийн хөрөө өөрчлөлт орсон байна гэж хөндөж байна. За улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол хуулиараа 5 жилийн үндэслэл шийдэж байгаа. Иймд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө дээр гол тоонууд 5 жил дээрх энэ зорилтыг хангахад чиглэнэ. Төсвийн хүрээний мэдээлэл бол дараа жилийн төсвийн орлого зарлагын тоо хязгаарыг тодорхойлж байгаа тул өнөөдөр байгаа энэ олон төрлийн эрсдлүүдийн нөлөөллийг одоо наривчлан тусгадаг. Иймээс 5 жилийн төлөвлөгөөн дээр туссан тоон зорилтуудаас зарим үзүүлэлтүүд нь бага их гардаг. Тухайлбал эдийн засгийн өсөлт 27 онд 5.8% байна гэж бид нэр оруулж ирж байна, төсөөлж байгаа. 5 жилийн зорилт маань 6.3% гэж одоо зорилт дээр байгаа. Тэгэхээр жилийн онцлог нөхцөл байдал гадаад дотоод нөлөөлөлс болоод ингээд 1-2 пунктын дээр дор орох юм гарнаа. 5 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэх бол том зорилт бол хэвээрээ мэдээж байгаа. Төсвийн хөрөөний мэдээлэл бол бид төсвийн орлогын доод хэмжээг тооцоход ашигласан ийм хуульчлах тоо. Төсөв бол энэс доошоо орж болохгүй орлого ингэж бүрдүүлнэ. Энэ дээр сурлаад зардлыг гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөө мэдээлэл бол эрсдлүүдийн нөлөөг одоо маш сайн тооцож тухайлан ингэж оруулж өгдөг. Ийм учиртай. Тэгээд энэ тоо зөрснөөр нэг асуудал үүсэх зүйл ердөө биш ээ. Үндсэндээ 5 жилийнхэн том зорилтондоо үндсэн чиглэлдээ багтаад тэр хүрээндээ явж гин гэсэн үг.
За ажлын хэсэг хариулаарай. Бусад салбартай холбоотой асуудлууд. За энэ боловсролын сайдаас за нөхөж хариулуулна. За жигжтийн Батчаргал гишүүн асуулт асууя. За гишүүдийнхээ